Хаан tulсад 4 хүнийг баатар болохоор өөр ертөнцөөс дууджээ. Макуто гэх хүн бусдаас ялгаатай нийт шид сэлэм ашиглаж чадахгүй. Харин онлайн хүнс гих чадвартай, энч мэдэхгүй нууцлах чадвартай хүн юм. Benjamin Aquia, I'm flipping that tilapia. Turn the temperature way up, they can't get in the way of us. Тэднийг хаан тулсын баатруудаар томилсон боловч Макуто баатар болох сонирхолгүй байсан учраас ур чадвар нь хэрэггүй хаанд итгүүлэн чимээгүйхэн амьдрахыг хүсч орон алтан зоос аваад явнаа. Хүмүүс өөрийнх нь хувцсыг харан гайхаж байгааг мэдээд уцаа солив буудал тонхоруулж сууж байгаад статус цонхооны ур чадвараа ашиглаж үзнэ. Тэр Японоос онлайнаар идэх зүйл захиалан тэр өдрийг өнгөрөөнө. Маргааш нь Макуто урдан хотоос явахар шийдэж хүн амд цэргийн хүчийг багасгахгүй тулд улсаас гарах бүх вагон зогссоныг мэднэ. Макуто хааны гэр бүлийг дарангуйлагч хийж сэжиглэн тэр адал явдалчдын холбоонд очиж Вэйний мандулс руу явах үед хамгаалах адал явдалчдыг хөлсөлдөг. Замдаа тэд хоол хийж идэн мангасуудтай тулалдаж оройн хоол хийн идэж байх үед онлайн дэлгүүрээс авсан зүйл нь эрч хүч нөхөж байгааг хараад гайхан хүмүүс түүний ур чадварыг мэдвэл боол болгож өөртөө ашигтай ашиглаж магадгүй гэж айдаг. Макутогийн хийсэн хоолны үнэр домог чанд пенерээр татгдан хоолноос амсуулахыг шаардна. Макуто пенерээр маш их хоол хийж өгнө. Гэтэл пенерээр танилын гэрээ байгуулахыг шаардаж Макуто татгалзах гэж үзсэн ч чадаагүй учраас гэрээ байгуул Пэл гэдэг нэр өгнө. Пэл өдөрт 3 удаа хооллохыг шаарддаг. Вэний улсын хилийн ойролцоо байхдаа тэд Пэлийн домогт байдлаас олж орж чадахгүй байх гэж бодон төр зогсож байхдаа Макуто Пэлийг ан агнахыг хүсэж Макуто хоол хийж л байвал Пэл зөвшөөрөн удалгүй ховор мангасуудтай бүсэж ирэн тэд хоолоо идэж дуусаад хил дээр тэднийг зогсоосон ч Макуто Пэлдээ танилын гэрээ хийсэн мөн хор өршиг тарихгүй гэсэн үднээс тэднийг оруулна. Макуто ч өөрийн ур чадвараа ашиглан аялагч худалдаачин болж ертөнцтэй танилцах зорилготой тул Макутог адал явдалчдын холбоонд бүртгүүлэхийг санал болгоно. Макуто худалдаачдын холбоонд чинь төмөр зэргийн худалдаач нар бүртгүүлнэ. Дараагийн өдөр нь холбоонд эргэж ирэн онлайн дэлгүүрээс авсан давс чинжүү ховор байдгийг мэдв. Нэг үеийг нь 17 алтан зоосоор зарна гайхна. Макуто холбооноос эмийн ургамал цуглуулах даалгавар авна. Пэл мангас агнахаар шийдэж Макутог хамгаалж бамбай өгнө. Макуто үнэлгээний ур чадвараа ашиглан даалгавраа хурдан дуусгаж хоол хийхээр болж Пэл хид хідэн мангастай ярьж тэд хоол хийж иднэ. Макуто үлдсэн мангасуудаа эд зүйлийн харьцагтай хадгалаад тэр хоёр хот руу буцна. Макуто эмийн ургамал цуглуулсан шагналаа аван мангасуудаа гаргаж өгөн мангасынхаа материалыг зархаар болж маргааш нь нэрд ядалсан зарсан материалын зоосыг авахар болдог. Оройн хоолндоо оркийн мах хідэн гахай махнаас амттайг мэднэ. Маргааш нь бүх мангасын материалаа солилцсон 200 алтан зоос авсандаа гайхна. Тэр хоёр дараагийн хот руу нүүхээр шийднэ. Оройч болж Пэл маш их ирч хүчтэй байгаа болохоор Макуто унтаж байх хоног Пэл ан хийхээр шийднэ. Макуто өглөөн сэрэхэд маш олон ховор мангасуудыг агнасан байдаг байгаа. Пэл Макутод ид шид харуулснаар Макуто ид шид сонирхож эхэлнэ. Макуто өөртөө ид шидийн хүч байгааг мэдсэн ч яаж шиглэхаа мэдэхгүй хэд хэдэн ичгүүртэй орлого хийсний дараа ид шид хэрэглэж чадсан ч өрөвдмөр сул байв. Пэл Макутогийн ид шидийг нэмэгдүүлэхийн тулд Гоблин тосон руу явж устгахыг тушаасан. Макуто эсэргүүцэж чаддаггүй. Макуто Гоблинд хөөгдөж эхлэхэд хэд хэдэн удаа шидээ ашигласан ч нөлөөлөхгүй байсан учраас гүйж яваад бүдрээ дунжнаа. Гоблин дайхад тэр Пэлийн өгсөн бамбайны чир гэмтэл авдаггүй. Тэр хүч орж хүчтэй галт бөмбөөр дайрч чадна. Даанч Макуто хит их хүч ашигласны улмаас ухаан алдаж Пэл түүнийг аварч хичээл зүтгэлийг нь үнэлж шидэж чулуутай Гоблин хааныг өгнө. Макуто хоол хийж чадхааргүй туйлдаж ядарсан учраас амттан захиалж Пэлд өгнө. Пэл дурамжхан байсан ч амдрахын идэнэ. Пэл салхины дарих нинрид эдэслүүлснаа ил. Салхины ээждийг өөрийн хамгийн хүчтэй элемент болохыг хэлнэ. Макуто ч хатаархаж эдэслүүлэхийг хүсдэг. Маргааш нь тэд хот руу орж зүг чиггүй гинөвчлөхгүй тулд газрын зураг хайж аваад шидийн ном авч цаас ховор байдгийг мэдэж газрын зургийг олж авч чаддаггүй. Маргааш нь Макуто паб руу орж ширээн дээр сууж байсан хідэн үнд уух зүйл захиалж хаан тулсын талаар баггүй мэдээлэл олж авдаг. Дайны улмаас дэлхийн үнэн зөв газрын зураг нь нууцулсан гэж тэднээс алтан зоос газрын зураг хөдөлдөж авч тэр сүүлд нь хідэн үнээс холбоонд 1,000 зоосоор зардгийг мэдэж
луурдуулсан гэдгээ мэдээж гутардаг. Газрын зүрхтэй болсон зүүн зүг рүү далай руу явахаар шийднэ. Тэд гол дээр байхдаа загас барих болж Пэл аянгийн хүчээ ашиглаж загас барьж хоолойхон идэж байгаад слайм байгааг мэдэж Макото слаймтэй танил болж түүнд Сүйю гэдэг нэр өгдөг. Сүйю өгнүүдийг биетэй хайлуулан хооллож төвшин нэмэгдэж байсан бөгөөд хоол өгөх үед илүү хурцтай өсөж байгааг Макото анзаардаг. Маргааш Нинри Пэл рүү захиас явуулж Макотод хандан 7 хоногт нэг удаа өөртөнсийн холоор өргөл өгвөл адислал хүртэнэ гэж хэлдэг. Макото ч өргөл өргөж адислал хүртэж хүч нь өмнөхөөсөө сайжирсан байх ба 7 хоноогүй байх үед Нинри тис чадалгүй амттай зүйл явуулахыг хүсдэг. Пэл Макотог удаан архиж байгаад дургүйсэн гяндан л газар аваачин Макоточ дургүйсэж байгаач хоол идэж хүчээ сэлгэн гяндан руу ордог. Макото чулуун сумаа илүү хүчрэхэг ашигладаг бол уран сумаар зэрэг харавдаг болно. Тэд гүн рүү нь явсаар чонын аримыг устгаж боостой дараа нь тулалдан. Макото хүчтэй таталгаа хийж шархтуулж чадсан ч баралгүй. Маанаагүй бол Сүйю туслан хүчлээр хайлуулан устгадаг. Макотоос эргээд Сүйю илүү хүчтэй болж ярьж чаддаг болсон байх ба өөрөөс нь хүчтэй болсон сэтгэлээр онон хоолоо идээд аяллаа үргэлжлүүлэн явж байхдаа ховор төрлийн эдгээх мөг болж Сүйю мөгийг идтэл гялалзаж эхлэх ба эдгээх хүчтэй болж өндөр чанарын тусгай юм гаргах чадвартай болно. Тэд цааш явж байгаад хүний хэлээр ярьж чаддаг Гриппин нэрч Гриппиний удирдагч болохыг хүсэж байгаагаа хэлээд Пэлтэй дулалдахыг хүсдэг. Тэд дулалдаж Гриппин маш их шаргадсан байсан тул түүнийг эдгэж Пэлийг мөн баг зэрэг шархтуулсан тул Гриппиний шинэ удирдагчаар хүлээн зөвшөөрдөг. Гриппин талархал илэрхийлж Макотод үт өгч Гриппиний нутаг дэвсгэрт үрд мөх нэвтэрч болохыг баталгаажуулдаг. Макото Нинрид өргөл өргөөг марцсан Пэл мэдээд уурлнаа. Тэд цааш явж дээрэмчдийн дайралтанд хүртэж буй удалдаачны дэргийг хараад тус болохоор шийдэж Пэл дээрэмчдийг айлган сүрдүүлж хүлнэ. Тэргийн эзэн баярлснаа хэлж цуг явахыг урьдаг. Тэд цааш явж Макотос сурсан зангаараа оройн хоол хийж өгнө. Макото хотын холбоонд очиж 1 сар гаруй ганц даалгавар биелүүлээгүй тул гишүүнчлэлийг цуцалсан байдаг. Тэр бүртгүүлснийхаа дараа мангасуудынхаа материалыг зархаар нядлуулна. Макото буудалд амарч байх үедээ эндээ хэсэг хугацаанд нэв зэрэглэл рүү ахиж аяллаа хөнгөвчлөхийг хүсдэг. Тэд маргааш нь 3 гоблин устгаж чихийг нь авчрах даалгавар авдагч зугаацж байгаад бүхэл бүтэн гоблин тусгыг устгачнаа. Макото чихийг нь цуглуулахаас ижилж байсан ч өөр аргагүй зовж байна уу. Сүйюч төвшин ахиж том хэмжээтэй болох 100% дахих олон чадвартай болно. Нинригийн хөгжилтэй байдлыг харсан бусад дээр Нинрийг гайхан хардаг. Холбоонд байхад маш олон гоблины чих цуглуулсан байгааг хараад маш их гайхаж Гилдийн мастер уулзахыг хүсэж хааны ордноос захиа харсныг хэлж хаан төлсөд эрэх чөлөөтэй амьдарч болохыг дуулганаа. Мастер Си төвшинлөө ахихын тулд хүсэл биелүүлэх ёстойг хэлдэг. Макото алсан өндөр зэрэглэлийн нууж байсан мангасуудаа нядлуулахаар явж тэд маш өндөр зэрэглэлтэй учраас ихэнх нь холбооны мөнгө хөрөхгийг хэлж маргааш нь Макото Си зэрэглэлийн карта авч мангасаас авсан материал алтан зоосоор сольж авна. Гилдийн мастер төмөр гөрүүл цус дэвэрт бух агнахыг хүсдэг. Макото даалгавраа авч хувцсны дэлгүүрээс цүнх бүс гутал гээд нэлээд хэдийн юм аваад бусад дайрагч гэсэн Макотогийн Нинра руу явуулж буй хоолнд татагдана. Тэд төмөр гөрүүлийг хайж агнан түүнийг амархан устгаж дараа нь цус дэвэрт бухыг агнаж холбоонд очоод Гилдийн мастер ховор төрлийн хувьсан гөрүүлэлгийг хэлж хотын эзэн зарахыг хүсдэг. Тэд агнасан үхрийн махаар найр хийсний дараа Макото Нинрид өргөл өргөж бусад дайрагч нараас ч гэсэн адислал хүртгэр болж Нинри өөрийнх нь хүчинд тохироогүй салхины адислал өгч хуурч байсныг хэлж Сүйюч гэсэн усны адислал хүртэж Макото газар галын адислал хүртэж тэдэнд амтд өргөл өргөнө. Маргааш нь Сүйю Макото шинэ хүч чадлаа сурах ба Пэл үнэхээр их баярлдаг. Тэд тэр шөнийг Макотогийн барьсан байшин тонож өнгөрөөнө. Хотод буцаж ирд Ламберт дээр очиж орчин үеийн савн шумбан амжируулагч энэ хавьд хэр сайн зарагдгийг асууж Ламберт үнэхээр их баярлаж эхнэртэй бэлэг болгон юу өгөхөө шийдэж чадахгүй байснаа хэлж маш их баярлаж ярен дундуур Макото хүмүүсийн түвэн тусанд ордог байсныг мэдэж маш их авахыг хүсдэг. Маргааш нь тэр буцаж ирэхэд Ламбертны гэргийн Мари Макотог утган авч
Бүтээгдэхүүн нь маш их таалагдж нөхөр нь үнэхээр сайхан харагдаж байсныг хэлж худалдаа хийхийг хүсвэл өөрийн дэлгүүрт зарахыг хүсдэг. Макото гилд мастер дээр очиод хотын эзэн талархаж маш их алтан зоос өгсөнийг мэдэж нийт 5800 алтан зоос өгсөнг мэдэж маш их гайхан алмаарна. Гэтэл хот руу маш олон вивер гих мангасууд дайран адал явдалчдыг дэмжиж хордуулсан байх ба Макото чадах бүхнээ хийж имчилгээний ус мал өгч адал явдал хайгчдад хотоо хамгаалах гэж бүгд хүчээ нэгтгэн явах гэж байхад Пэл орж ирэн устгахаар явна гэдгээ хэлдэг. Пэл сүүн маш амархан бүгдийг нь устгаж хамтад сайхан хоолоо ич иднэ. Холбооныхон тэдний барч чадахгүй байх гэж бодож амьд эргэж ирэхийг хүлээж тэд ч эргэж ирэн. Бүх мангасыг алсан гэхэд үнэхээр их гайхаж баярлдаг. Макото мангасуудын материалыг холбоонд зарж дараагийн өргөлдөө дарь ихүүдээс өөр хүсэлт аван хүсэлтийг нь биелүүлдэг. Маргааш нь Макото вайны дэлгүүрт орж вайн худалдаж аван хотоос гарч вайнаас суйрлуулан усанд ороод бие сайхан угаагаад авнаа. Макото ч ажилдаа орж хоолоо хийж Пэл газрын луу агнаж ирэн Макотог хайлгаж эд сүлийн хайрцаг нь зарч дуусшгүй их мангасуудтай байгаа тул хайрхамжгүй ан хийлээ гэж Пэлийг загнана. Пэл үнэхээр бохор байсан тул түүнийг усанд оруулахар болж Пэл дуранхан байсан ч тэр болтол түүнийг оройн хоол өгөхгүй шүү гэж сүрдүүлдэг. Пэлийг усанд оруулж оройн хоолыг нь өгнө. Холбоонд очиж Пэлийн агнасан руу үнэхээр ховор нандин амтан байсныг хэлж гайхан холбооны мөнгө өрөхгүй тул түүний төлөө ядалж өгөх Доолон хотын холбоо нөчгийг зөвлөх. Хүн бүртээ салах шис гүйцэтгэж Доолон хотыг зорино. Энэ аним ингээд дуусч байгаа шүү. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяр таа.